энэ ч нас яг хамгийн түрүүнд юу асуумаар байна гэхээр 11-ийн 1-ийн 2-ийн гээ-дээр татварын бус орлого гэдэг нэмэлт орсон байгаа. Тэгэхээр энэ татварын бус орлого гэдэг дотор жишээ нь ямар орлогын хэлж байгаа вэ? Энэ дээр жишээлбэл ямар төрлийн орлого байж болох вэ гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. Дараагийн нэг тодруулах зүйл бол дагалдаж орж ирж байгаа буюу ашигт малтамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ дээр бол яалтч байхгүй нөгөө өмнө нь ч гэсэн яригадад байдаг нэг асуудлаас үүдэж гарч ирээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол ашигт малтамлын тухай хууль дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордын тухай зохицуултууд яваад байдаг. Гэтэл нөгөө талаасаа цөмийн энергийн хуулийн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордод өөрөө хамаарч байгаа учраас энэ хоёр дээр нөгөө амнаатын тусгай төлбөртэй яг юм цөмийн энерги дээр хязгаарлалт тогтоогоогүй боловч ашигт малтамлын тухай хуулийн дээр хязгаарлалт тогтоодсон учраас энэ хоёрын хооронд бас нэг зөрчилдөөн үүсэхгүй гэж өмнө нь бол бас ажлын хэсэг дээр ч бас ярилцчихсэн. Энэ утгаараа бол энэ өөрчлөлтийг оруулж байгаа юм байна гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ ер нь цаашдаа бол ашигт малтамлын тухай хуулийн дээр зөвхөн амнаатар орлуулах тухай боломжийг зохицуулсан байгаа. Харин одоо цөмийн энерги дээр бол жишээлх юм бол одоо өөр төрлийн хувьцаагаар болон бүтээгдэхүүн хуваагч гэдэг юм уу боломжуудыг тусгаж өгсөн байгаа. Энийг бас цаашдаа ашигт малтамлын тухай хуулинд адил нөхцөл байдалтайгаар оруулаа явах юм бол энэ нь өөрөө нөгөө үндэсний баялагын сангийн тухай хуулийн энэ оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр чинь бас орж ирэх боломжтой ийм хувилбарууд байсан учраас яг хуу яаралтайгаар оруулж ирж байгаа болохоор энэ ундаадаа ингэж оруулж ирж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ дараадаадаа бол ашигт малтамлын тухай хуулинд бас энэ одоо зөвхөн амнаатаар биш өөр бусад хувилбаруудыг оруулах боломжтой юу гэдэг бас хоёр дахь асуулт нэ. Ийм үндсэн хоёр асуулт асууя да. За 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол энэ газрын хэвлийн баялагын дийлэнхийг ард түмэн эзэмшнэ гэдэг бол 50 дээр нэмэх нэгийг хангуулах гэсэн ийм хэмжүүр. Тэгэхээр 19 оны үндсэн хуулийн амилсан энэ цаг үе бол өнгөрсөн парламентын үед энэ үндэсний баялагын сангийн хууль батлагдсан. Тэгэхээр үндэсний баялагын сангийн хууль батлагдсанараа энэ байгалийн баялагын дийлэнхийг ард түмэн ямар хэлбэрээр эзэмших вэ гэдэг энэ арга механизмыг тодорхой болсон. Ингээд энэ баялагын сангийн хууль батлагдсанаас за одоо хугацаанд яг одоо 7 хоногийн өмнө засгийн газраас энэ үндэсний баялагын сангийн хууль амилаад за төрийн өмчийн уул уурхайн компаниуд энэ хуримтлал руу ноогдлоо шиг шилжүүлснээр зөвхөн 5 уул уурхайн компани хуримтлал бий болгоход 480 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан. Ингээд үүнийг иргэд анхудаа ийм Монголынхаа аппликейшнийг гаргаад надад ийм хэмжээний хадгаламж байна гэдгийг хардаг болсон. Тэр энэ бол иргэдийн хуримтлалын сан. Тэгэхээр үндсэн хуулийн энэ суурь концепц бол өөрөө төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын 34%-ийг иргэд хуримтлалын сангаараа дамжуулж эзэмшин үүнийг нь эрүүл мэндтэй боловсролтой орон сууцтай зарцуулаа. Тэгэхээр төсвөөс гадуур эдийн засгийн төлийг гэвэл бид нар үндэсний баялагын сангийн орлогыг л нэмэгдүүлэх ёстой. Энэ утгаараа энэ хөрөнгө оруулалтын гэрээнүүд энэ мега төслүүд бол өөрөө үндэсний баялагын сангийн орлогыг төвлөрүүлэхэд чиглэж байгаа. Тэгэхээр бид төрийн эзэмшлийн 34%-ийг тусгай амнаатаар орлуулах, эсвэл бүтээгдэхүүн хуваагаар орлуулах тохиолдолд эргээд эцсийн дүндээ иргэдийн хадгаламж, иргэдийн хуримтлалын сан өсөж байгаа. Гэтэл өнөөдрийн үндэсний баялагын сангийн хуулиар тусгай амнаат бол шууд улсын төсөвт төвлөрнө гэж заацныг бид нар цөмийн энергийн яг хуультай адилхан хэрвээ 34%-ийг амнаатаар орлуулж ивэл түүнийг нь иргэдийн хуримтлалын данс руу хийе. Эргээд эцэстээ иргэд хуримтлал авах нь чухал болохоос биш тэр 34%-ийг ноогдлоо шигээр авна уу, эсвэл амнаатаар орлуулна уу, эсвэл бүтээгдэхүүн хуваагаар орлуулна уу гэдэг бол өөрөө тухайн хөрөнгө оруулалтын гэрээний кейс дээр л сурлах хэрэгтэй. Тийм учраас аль ашигтай хувилбарыг бид нэр гаргаж байгаа. Энэ утгаараа тусгай амнаатаар орлуулвал иргэдийн хуримтлалын данс буюу энэ мега төслийн үр дүн хязгаар гарах уу гэхээр жил бүрийн эцэстийн уул уурхайн компаниуд ашиг орлогоо ингээ эргээд харахад иргэдийн хуримтлалын данс нь тусгай амнаатаар хэдэн төгрөг төлөгдсөн бэ гэдэг нь энэ гар утсан дээр нь харагддаг болж ийж түүнийг эрүүл мэнд боловсрол орон сууцнд зарцуул. Тэгэхээр төрийн эзэмшлийн энэ хувь хэмжээг бид нар тусгай амнаатаас гадна бүтээгдэхүүн хуваагаар орлуулж бас болно. Тийм учраас үүнийг нээж байгаа. Дээрээс нь тусгай амнаатын тэр дээд босго 5%-ийг нь байхгүй болгож байгаа. Яагаад тэгэхээр их хурл өөрөө тусгай тухайн тэр хөрөнгө оруулалтын гэрээн дээр нэгэнт амнаатаар оруулах шийдвэр нь их хурлын онцгой бүрхийн байгаа учраас хэдэн хувийн одоо амнаатаар орлуулах юм бэ гэдгийг их хурл эцэслээ шийдээд явах ийм эрх зүйн орчин боловсронгуй болгож байгаа юм. Би нөгөө энэ дээр
Нөө татварын бус орлого гэдэг дээр яг ямар төрлийн орлогууд байж болох вэ жишээлбэл асуусан тэрнийхээ хариулт. Сангийн амт хэлмүү оюун гишүүний асуултанд хариулъя. За орж ирж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтөй холбоотойгоор энэ томьёолол орж байгаа. За ямар асуудал байгаа гэхээр төрийн эзэмшлийн хувийг орлуулах дээр бид нэгдүгээр тусгаар роялти асуудал ярьсан 5%. За хоёр дахь асуудал нь хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтөөр бид Монголын талын бүх өгөөж нэмэгдээд 51-д хүрэхгүй тохиолдолд өгөөж тохируулах нэмэлт төлбөр гэдэг энэ асуудлыг бид гэрээнд оруулсан. Тэгэхээр тухайн компани хөрөнгө оруулалт зардал одоо өр төлбөр юу гэдгийг ингээд өрчлөн тааж болцсохгүй нөхцөл байдлаас шалтгаалаад Монголын тал тухайн жилдээ өгөөж нь 51-д хүрэхгүй буюу үндсэн хуулийн заалд хангахдахгүй тохиолдолд энэ нэмэлт төлбөрийг бол авч хангадаж явна. Энэ төлбөр бол өөрөө татвар биш. Энэ бол ногдол ашигын одоо шинжтэй ийм нэмэлт төлбөр байгаа. За энэ төлбөр өөрөө 34%-тэй холбоотой гарч ирж байгаа учраас энэ үндэсний баялагын сангийн тухай хууль татврын бус ийм хэлбэрийн